голынхаа ус руу юм уу, далайн ус руу юм уу, банта ус руугаа юм уу шүршүүрдүгээ орно. За орж байх явцдаа ингээд усанд орсон байна шүү дээ, тийм ээ. Тэр үедээ болохоор ингээд төсөөлөн бодно. Ингээ энэ ус, тийм ээ. Миний биед байгаа бүх одоо өвчин зовлон юу байдیں۔ Тийм ээ. Хүнд байдлуудыг, сөрөг байдлуудыг, сэтгэлийн хямрал энтертэй байгаад байгаа бол айц төгшүүртэй энтер байгаад байгаа бол тийм ээ. Ажил төрөл чинь бүтэж өгөхгүй байгаад байгаа бол тийм ээ. Ингээ янз бүрийн амьдралын асуудлуудтай байгаад байгаа бол энэ бүхнээсээ одоо би салж ийн, ангижирч байна. Миний бие ингээд физик төвшөндөө болоод энергийн төвшөндөө бүр гоё ингээд бүр угаагдаж цэвэршиж байна гэдгээр төсөөлөн бодож гоё тайвширч өөрийгөө гоё ирүүлчихсэн байна, тийм ээ. Бүр гоё хөнгөрчлөө, гоё ариусч ийн гэж төсөөлөн бодож орох хэрэгтэй байгаа. За тэгээд энэ усандаа бол хэр удаа ормоор байна? Тэр чинээгээр л орно. Хэрвээ ингээд далайн усанд байгаа, голын усанд байгаа хэрэг хүүтэй энтердүү байгаад байгаа юм бол заавал удаа ороодох шаардлага байхгүй. Бүтэн биеэ орчоод тийм ээ. Гэлс ингээд энэ минийгээс ингээд гоё салчлаа гэж гоё ингээд төсөөлөн бодоод за тэгээ ингээд уснасаа гарахтаа ингээд миний хамаг муу мухай зүйлүүд тийм ээ. Энэ усанд үлдлээ. Хэрвээ энэ байгалийн усанд орж байгаа, далайн усанд орж байгаа байх юм бол ингээд байгаль их маань тийм ээ. Миний биеэс энэ сөрөг бүх зүйлүүдийг маань надаас ингээд аван ариусган угаалаа гэж бодох хэрэгтэй. Тэгээд ингээд уснасаа гарахтаа ингээд хөнгөрцөн тийм ээ. Төсөөлөн бодох хэрэгтэй. Яагаад төсөөлөн бодох хэрэгтэй? Яагаад интеншн өгөх хэрэгтэй вэ? Зорилго өгөх хэрэгтэй гэдэг зүйлүүд бол эдгээр бол маш чухал. Бидний бодол, бидний хэлж байгаа үг болол яг л шимшлэг гэж монголоор ярьдаг ба тий. Шимшлэг яг л одоо юм маш тийм үнцэнтэй ариун зүйлүүд байдаг. Өмнөх библиэлгээр хэлсэнчлэн бид нар болвол бурханлаг энергиуд, бурханлаг одоо бүр энэ бүх зүйлсүүдийг бий болгосон их үүсвэр